Тэгээд энэ жил одоо манай Улаанбаатар их сургуулийн маань 15 жилийн болж байгаа. За тэгээд энэ Улаанбаатар их сургуулийн 2 багш, 1 2. За тэгээд нэг одоо шүүгчтэй хамтраад хагийн армуур асралтай гэсэн маршрут руу аялахад бэлэн болоод байна. Ингээд бидний аялал эхлээд одоо ерөнхийдөө 2 дахь өдрийнхөө өглөө 10 цагт гараад явж байна. Дэрлжээс гараад одоо нэг 25 орчим километр явсан юм шиг байна. Ер нь төлөвлөгөө ёсоор бол дан туул голдыг үр чарган дээр ямаа тавьж чирнэ гэсэн бодолтой явсан. Тэгээд маш их цастаа авах гэсэн бодолтой биш нэ. Ер нь хүмүүс тэгж ярьжсэн. Тэгээд яг мөсөн дээрээ гараад ирсэн. Мөсөн дээрээ хаг туурлын бэлчээр хүртэл мөсөн дээгүүр явна гэсэн бодолтой байна. Мөрөө амраагаад. Зургаа. Одоо заагаа удлаа. Сардгийн бол ямд очиад чинь нуур дараач байгаа өндөр сайхан болоод автоөлгийн уул байна. Далайн түвшнээс 2656 м өндөр төрөгдсөн. За энэ автоөлгийн уулын цаана бидний зорьсон асар тарих уул харагдаж байгаа. Манай шаг орно. Өдөр буугаад хонгорын гонд дараа YouTube илүү гэрээсээ гарахтаа нүрээ аваагүй тэгээд одоо угаахгүй гэж. хаан зароош нь угаахгүй ирнэ. Ууяа. Ууяа ирчихээ юу гэрэ. Ой заана хүлээнэ гэж ивчлээ. Яаж ивчлээ? Чи хөл мөдөө ингэж мэнгээд ингэж лахтаа анд сонгох мөн чигээ барих дээр яахгүй. Нэг л ихсэн шүү дээ. Адрес дөрөв GPS лojongoro юу вэ? Тасны гут майхан гурав юу вэ? Шартаас ийсэн чихэр 13 чигуруу юу вэ? Өнөөдөр чандман ирдэ штэ. Багсарсан гур чандман ирсэн биш. Ингээ шалтаа татсан талан дондор хуулж ийн үнэхээр бэрхвэн чарга явахгүй майхнаа барьсан явж ийн. Тэгээ одоо ингээд энэ бол банк гарт явдаг тор. Нэг адрын дөрөг бүх юм байдаг. Яах вэ? Төглөг вэ? Хагийн арнуур ойрхон. Нэг 7-8 км хой даваад. Хагийн ар нор орно те. Цаас ойролцоогоор хэдэн сантийн зузаантай байна? Тасо нэг 40-50 см байх шиг байна. Тасан донд.
Хэцүү байна. Дэйл цаахан болж байна. сайн уу? Чанга шүү. Чамаа нөө дэзэлээ. Бидний зам бол өнөөдрийн туршныг иймэрхүү байдлаар үргэлж илнэ. За бидний давах ёстой уул дээр цаана харагдаж байна. Тэр уулыг өнөөдөр даваад хаяар нуурн дээр очино. Зураг авчаад араас нь яваад байна да. Мөн ялгаа авахгүй юм замаар. Явна өдөржингөө явна. За таснаас хамгаалаад утлаа нэлээд сайн ингээ скотчдж авсан юм өмнөднийхөө төрөг. За яваа цаастгаа. Ура. Цөмөрсөн газраас алтаад ачуундаг. Цөмрөөгүй газараа өвдөг цогтөг үү? Чи босоо цаашаа явж одоо мөксч нь авсан байсан би хараад badах. Чиний. Чиний. Шүү цааш нь. Яа энэ минь угаасаа нүд авсан байна уу? Гэнэ мэт. Цаасныг иймэрхүү байдалтай явж байна да. Өнөөдөр цаад асуудалтай явах болоо тафаалта. Тэдээ. Яаш, хамаг тамир авчих шүү. Өндөрлөрөөсаа гэмдүү. Хүү, энтгөө бол дандаа юм мод хадна холилдсон болоо доо тий. Оператор чи ерөөсө сүйд ядраад Оператор чигээ GPS чичгээ. зурагч бас ядраад ерөөсө аппарат гаргаж Би ч тэмдэглэлтийг ер нь их тоотой хөдөлдөг болж ирсэн үү. Тэмтэй гадаа. Хонин наадлын оноогоор даваад шууд ингэж ороод тэгээд хагаарна. таараа. Гişgэл татах бол одоо үнсээр одоо ингэж хар руу орны юу Тэг нэгэд юм. Аа яа. Өөрийгөө тараад байна гэж. Гээ. Тэжшгэрээ. Арлын та бүрсэн.
Дурсан би. Хоёрын нүд яг нүдүүх. Миний зураг авч байгаа газар бол талаан түвшнээс дээш 2012 метрийн өндөртөө захир цагаан жолоотын эхнээс хагийн харн урлаа ордог. Тэр даваан дээрээс би зураг авж байна. За яг одоо энэ зураглалын баруун гар талд хагийн харнуур энэ харагдаж байгаа. Энэ ойн чөлөө. Энэ ой бол захир цагаан жолоотой байгаа. Эндээс баруун тийшээ. Тэйшээ топол хагийн харнуур руу орно. Эндээс дагаараа 40 км яг дамаараа явал 50 км яваад ахсах юм яа. Маш гоё сүрлэг сайхан хайхаа. Сайхан хайхаа. Акбала. Манай нөгөө хаг нуур маань бас сайхан харагдаж байна. Ахсартай сайхан давтуудаар үүнд. Яа. Гас тайд. Гас дорн тайд. За энэ хинтийн нөрөө явуулсан. Сайхан харагдаж байна. Цогцны салтаад сарага таарах юм. Энд хагийн харнуур дээр саад ингэж Лэргэн дөрмтөө. Ахин байж. Одоо тэрний үрэн самбууд оргоос юм наасан үрэн гэж байна. За ингэ бичлэг дуслаа баяр та. Битээ ийсэн 100 хормоо. Өөрөвчтэй илүүгээр өндөрлөө. Тэгээд нар гоё ингээд эргэн тойрон битүү хойно хадгангийн давааны ардлыг хинтийн нуруу харагдаж байна. Тэгээд ингээд нууран дээр бол юм. Тэгээд ирэхгүй нууран дээр их боломж маш ховор шүү дээ. Хагаар нүрийн одоо аялагчдын хоолойг энэ сайхан байшин дээр хүрэлт ирээд байна. Одоо буцаад одоо хагийн голууруудаа